Миний чихэнд чихэнд их том юм бий. За хулх нь болохоор ингээ баг багаар үүсээд аяндаа чихэн сугаас гадагшаа унжих зохицуулгатай байдаг. Гэтэл зарим тохиолдолд унаагүй улмаас дотроо бөөгнөрөөд дагтаршаад хулхин бөглөө гэдэг зүйлийг үүсгэдэг. За хэвээ нэгэнд хулхин бөглөө үүсчихсэн болвол ямар шинж тэмдгүүд биднэрт илэрх вэ гэхээр чих захнаж болно, чих өвдөж болно, зам сонсгол буурч болно. Зарим тохиолдолд чих шуугийнх юм уу эсвэл нь халдварлах зэрэг юм зөвөрүүд илэрч болдог. Энийг авахаас өмнө сонсгол их муу байсан. Энийг авснаас хойш сонсгол их сайн болсон. Ийм эрсдэлтэй учраас заавалжгүй эмнэлэгт хандлах шаардлагатай хэрвээ хулхин бөглөө үүссэн болвол. За эмнэлэгт мэрэгжлийн эмч, зориултын багжийн тусламжтайгаар гогдох, чимхэх, соруулах, угаах зэрэг юм үйлдэлүүдийн тусламжтайгаар хулхин бөглөө гаргаа авдаг. Тэгээ би авахгүйсгаад өмнө авахгүйсгаад айгаад чаддаггүй байсан. Сая харин ямар ч өвдөлт өгөхгүй шууд авчихсан. Та бүхэнд баярлалаа.